Франц улсад Монгол улсын 4500 иргэн ажиллаж сурч амьдардаг юм байна. Үүнээс 2000 иргэн Парис хотод амьдардаг. Халдлага болсон Парисын 11-р дүүрэгт цөөнгүй монголчууд оршин суудаг байна. Гадаад хэргийн яам тус улс дахь элчин сайдын яамтай байнга холбогдож мэдээлэл авч байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Энэ халдлагын улмаас Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Туркт болсон их хорийн уулзалтад оролцохоо цуцлсан. Олон улсын зүгээс энэ хэргийг зэмлэн буруутгаж байна. Өчигдөр эхэлсэн их хорийн бүлгийн уулзалтад оролцогчид Францын халдлагад хохирогчдод эмгэнэл илэрхийлж 1 минутын турш чимээгүй ёслол үлджээ. Өнгөрсөн 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн Оросын албаны улс Сирия дахь Исламын улс бүлэглэлийн байршилд агаараас цохилт үзүүлж томоохон байршлуудыг толгой дараалан устгаж байгаагаа мэдээлсээр байгаа. Гэсэн ч Америкийн нэгдсэн улс болон түүний холбоотнууд Оросыг буруутгаж Исламын улс бүлэглэлийг бус Асадын эсрэг сөрөг хүчнийг онолж байна хэмээн үзэж байгаа юм. Өчигдөр Туркид эхэлсэн их хорийн бүлгийн гишүүдийн уулзалт Сирия улсад 4 жил хагасын турш үргэлжилсэн иргэний даныг эцэслэн шийдвэрлэх асуудалд төвлөрөх юм а. Энэ уулзалтын үеэр Сирийн асуудалд эсрэг тесрэг байр суурьтай байгаа Орос, Америк гэсэн хоёр их гүрний удирдагч хамтдаа копи ууж маш чухал асуудлыг ярилцсан хэмээн Их Британийн хэвлэл онцлолоо. Хоёр орны төрийн тэргүүн Исламын улс бүлэглэлийн хит даврагчдын эсрэг хүчээ нэгтгэж тууштай тэмцэх асуудлаар ярилцсан хэмээн энд онцолсон байна.